Албаны мэдээллийг ашиглахтай холбогдсон хориглолтыг нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 10 дугаар зүйл заасны дагуу зохицуулдаг. Тус зүйлийн 10-ын 1-р хэсэгт заасны дагуу албан тушаалтан бүрэн эрхийнхээ дагуу олж авсан мэдээллийг хууль бусаар задруулах, үүрэгт ажилтны хамааралгүй байдлаар ашиглахыг хориглоно хэмээн заасан байдаг. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд эрүүгийн хуулиар хариуцлага хүлээх хэрэггүй бол эрх бүхий албан тушаалтан дараах сахилгын шийтгэхийг оногдуулна. Нийслэлийн газрын албаны дарга Б удахгүй батлах газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний төслийг хянан үзэх явцдаа хотын төвд хэд хэдэн газрыг иргэн аж ахуй нэгж байгууллагад эзэмшүүлэх боломжтой талаар олж мэджээ. Б уг мэдээллийг өөрийн дотны найз эсэтгэлж яаралтай баримт бичиг бүрдүүлэн дээрх газрыг авахыг зөвлөсөн байна. Б нь албаны мэдээлэл ашиглахтай холбогдсон хориглолтыг зөрчсөн тул түүнд хуулийн хариуцлага хүлээх үндэслэлтэй. Үүнд албаны мэдээллийг ашиглахтай холбогдсон хориглолтыг зөрчсөн албан тушаалтны албан тушаалыг нь бууруулах. Уг зөрчлийг давтан гаргасан бол нийтийн албанаас халах зэрэг болно.